Энд ингээ огсоо төгсчихэд хүн байж байхгүй. Өө наа чи улаан цай авсирхэн дээр бууцсан. Юу цай. Яа. За сайн байцгаана уу Niftex зэрэг байна. Niftex Oscar байна. За энэ тэнд PC өгсрийн маань шинэ дугаараар зайсан дээр өгсгөр болсон байгаа. Бидэнд хүрд маань байна. Парт болгон дээр нэг хүрд эргүүлнэ. Шийтгэл болон янз бүрийн челленжүүдтэй. Бид нөө. За бил. Эхний парт маань борд байгаа. За вил эргүүлцгээе. Адлагдуулах юм уу дуулангаа гинэ. Asus-ийн Prime H610 MK DDR5 PCI 4.0 энэ борд өгсөр цай. За дараагийн парт маань Sipo. За Sipo-ны вил. Go. Яа, за шатар дэш доош гүхэндээ шатар гүх. Шийтгэл маань зайсангийн доороос ахуулаад дээшээ өгсөж ирэхийг хэлж байгаа. Чадах уу? За. M2 SSD. За вил. Let's go. Нэг гараараа өгсөх юм. Рам. За рамны вил. Let's go. Гол. Надаа гол тишээ. Ос цацуулах нэ. Халуусч байна. Осцсон. Шийтгэл. Яа. Ямар муу. За, эр хүний тоглоом атвал та. Чи сэрвцсэн үү? Сайхан сэрвцлээ. Одоо компьютерээс сэрвцэлэх үү? За. Кулерний вил. За, тэгвэл яах вэ? Энэ олон сэтгэлийн араас реверс явд юм байжээ. За, миний вил. Let's go. Карма тагзаар нь. Гол. За, ус цацах гиндэ. Дээрээс хүүт байна. За одоо кулерээ л. За энэ кулер маань өөр дээрээ 2 сенстэй ирдэг. Тэр гоё үзэмжийн хувьд бол гоё сенс байгаа. Тэгээ усаар зүтлэх ямар вэ? Карма тагзаар чинь савна гэдэг. Агаарт гоё юм тий. Ийм газар ухсах experience шүү. Кулерээ заагаад дусслаа. За одоо кейсэн дээрээ сенсэ бах вилээ эргүүлэн дээ. За вил эргүүлцгээе. Let's go. Алгадуулах юм бэ? За. Алгадуулна да. За. Яа. За баярлалаа.
За энэ хүү кейс маань Pentax-ийн XT-V гэдэг кейс байгаа. EF102 гэдэг синс байгаа. За одоо кейсэн дээр синсээ зориулъя. Кейсэн дээр синснүүдээ бовоод бордоо тэгээ аржаатраа бооцсон байгаа. За одоо дараагийн парт маань болохоор тижээлийн блок. Энэхүү тижээлийн блок маань Corsair-ийн CX750 semi модулаар давил эргүүлцгээе. After Carbo. Тижээлийн блок боогод дуслаа. Одоо холбогдууд хийчээд тэр хугацааны дараа уулзцгаая. За одоо хамгийн сүүлийнх нь болохоор graphic card заагаад одоо ерөнхийдөө COVID маань бэлэн боллоо. За картны вил. Last one. God. Шатаар гүйх гинэ. За дахиад гүйхэндээ. Oh shit. Here we go again. Guys, дэцүү байна. Ай юу ч болий. Дээрээ тусаа болий. За энэ хүү карт маань Asus-ийн дугаал загвартай RTX 40 Ti гэдэг карт байгаа. Цагаан өнгөтэй. Вау. Тэний үнэр гоё. Nice. That it feels right. За ингээд зайсан дээр процессор угсраад дуслаа. За өнөөдөр ерөнхий ямар хөө вэ? Өнөөдөр бол бас шинэ садман лайлаа тий. Харин тэглээ зайсан дээр Өндөрлөгтөр компьютер угсарч үзлээ. Халуун сайхан сэрүүцлээ. сайхан буцаа цацууллаа. Дээш тоошоо гүөх хэрэг. Стайцсан. Хөдөлгөөнгөө байгаад харч тэгээд дээш тоошоо 2-3 удаа гүгээд сүүлд амьсгатаа түр цус амтгдчихсэн шүү дээ. Одоо энэ контентийг яачаар хөдөлж хэлтэй байна шүү. Баараг. За бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд дараа нь ямар хаан сонирхолтой газар угсруулмаар байна. Тэрийг комент хэсэгт үлдээгээрэй. Бас цаг алдалгүй манай бичлэгийг үзхийг хүсвэл subscribe дараарай. Хонхон дээр дараарай. Баярлалаа. Ливдэг. Яа юу дэрэлээ явуулж шээ. Вил. Чи борд эхний парт борд. За эхний парт порт. За энэ хүү сайхан борд маань H610 MK ARGB DDR5-тай борд байгаа. PCI 4.0-тай энэ гоё борд маань та аваарай.